ерөнхий сайдаа багаар нь дэмжиж. Ер нь бол үр дүнтэй байсан гэж бодож байна. Мэдээж 20 оны сонгуул гарсны дараагаар ковид гарсан. Ковидын хүнд нөхцөл байдлыг даван туулахад маш зөв нухацтай шийдвэрүүдийг гаргасан гэж хувь хүний хувьд бол тэгж дүгнэж байгаа. За тэгээд ер нь 5 ишийн ажиллагааг зохион байгууллаа. Авилгын янз бүрийн юмнуудыг ил гаргаж тавилаа. Тэгээд ерөнхийдөө цаашдаа хийх ажлууд нь 20-50 хөгжлийн бодлоготой уялдаа цаашаа илүү үргэлжлээд яваасай л гэж бодож байна. Оюун эрдэнэ засгийн газар бол одоо энэ 4 жилд бол одоо болж болохгүй зөндөө үйл явдлын төлөө хөөцөлдөж тэр болгоныг боломжтой болохын төлөө ажиллаж ард түмэнд бас үр өгөөж өгч ард түмэн ч гэсэн одоо тэр үр өгөөжийг хүртэж одоо бол ард түмний амьдралд бас эрс өөрчлөгч улс их орны эдийн засаг өсөж цаашдаа улс их орн хөгжих үндсэн суурин тавьгчаад одоо энэ засгийн газар бол ихэн бисээ 30 жилд хийгээгүй юмыг зоригтойгоор хийж чадлаа. Тэгэхээр бол одоо оюун эрдэнэ даргыг бол сайдыг бол маш сайн ажиллаж байна. Маш олон сайхан баг хамт олоныг бүрдүүлж чадсан гэж бодож байна. Энэ эрчээрээ ахаад ажиллах байх гэдэг утгаар 4 жил ахаад дэмжихийг хүсэж байна, дэмжиж ажиллана. За иргэн хүний хувьд бол ер нь бол олгайтай тэмцэх энэ хээл ахуул авилгалтай тэмцэх асуудлаар бол оюун эрдэнэ засгийн газар урд байгаа үйл засгийн газараас илүү ажилласан. Гүйцэтгэл нь бол одоо ингээд дахин сонгогдох юм бол энэ гүйцэтгэл нь гарах байхаа гэж бодож байгаа. Хийхгүй байна гэдэг зарим нь хийж байгаа ш харахгүй ш түүний хийсэн юм гэсэн. Харах ёстой. Хийж байгаа. Би зөв шугамдаар явж гин гэж бодож байна. Оюун эрдэнэ сайдыг бол юм хийж байгаа. Монгол улсыг хөгжүүлэхэд ер нь ямар нэгэн улсыг хөгжүүлэхэд бол ерөнхий сайдын үүрэг бол нэгдэг шүү дээ. Маш их үүрэгтэй. Одоо ерөнхий сайдын ажил бол хүнд хэцүү. Тийм учраас залуу хүн давж байгаа цаашдаа хийн сонгогдох байх гэж хүсэж ирэж байна. Ард түмний ялалт Монгол ардын нам